Өмгөөлөгч Батхүү энэ оны 1-р сараас хэрэгжсэн нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой заалтыг элтэд мушгингуйлж иргэдийг төрөлдүүлэх мэдээлэл хийлээ гэж нийгмийн даатгалын ерөнхий газраас дуулгалаа. Гэхдээ Батхүү хуульчин хэлээд байгаагийн цаана бүх төрлийн ажил үйлчилгээг гэрээ байгуулан гүйцэтгэсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн 26%-ыг суудах нь үнэн юм а. Та бүхэн 100 айл дээрээс очиод нэг портер аваад лагер руугаа жоохон ачаа зөөлгий. Тэр жолооч 100 мянган төгрөг төлнө. Энэ нөхцөл та тэр жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл буюу 25 мянган төгрөгийг улсад төлөх тийм үүрэг хүлээж байгаа байхгүй. Зөвхөн нэг удаа ачаа зөөлөх. За та тэгээд тэр 25 мянган төгрөгийг нэг сарын дотор тайлангаа хүргүүлэхгүй бол зөрчлийн тухай хуулийн 10-17 зааснаар 50 мянган төгрөгөөр торгуулна. Дахиад энэ 25 мянган төгрөгийг төлөөгүй бол дахиад 50 мянгаар торгуулна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн зүгээр энгийн нэг жолооч аваад ачаа зөөлгснийхөө төлөө 125 мянган төгрөгийн өрөнд орох ийм хууль өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. Хэрвээ гэрээ байгуулалгүй харилцан тохиролцсны үндсэн дээр ажил гүйцэтгэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөх эрх үүргийг талууд аль аль нь хүлээхгүй байх хэрэгтэй. Харин хөлсөөр ажиллах гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажлын хөлсөөс тооцсон төлнө гэж хуульд бичжээ. Тиймээс түүний ярьсанчлан жолоочоор ачаа зөөлгөсний төлөө 125 мянган төгрөгийн өрөнд орох хуулийн зохицуулалт байхгүй. Зориудаар хуулийн заалтыг элтэд мушгин гуйварж нийгмийг айдас болгоомжлолд автуулж байгаа Батхүү үүндээ залруулах хийх учиртай гэж алтныхан мэдэгдээд хуульч хүн попорч болохгүй гэсэн санааг цохолзуулж байна. Ер нь манай иргэд шиг хариуцлагаас мултрах хандлагатай ярьсан хэлсэндээ бусдын ажлыг хийж гүйцэтгэдэггүй эсвэл хийлгсэн ажлынхаа хөлсийг өгөхгүй байх хандлага хавтгай байгаа одоогийн нөхцөлд альва ажил гүйцэтгэхдээ гэрээ хийх нь аль аль талынхаа үүрэг хариуцлагыг албажуулж байгаа хэлбэрэ. Өөрөөр хэлбэл хин хинээсээ ажлын үр дүн шаардах эрх нь баталгаажна гэсэн үг. Гэсэн хэдий ч албан журмын даатгал шиг хөлсөөр ажиллах гэрээ байгуулсны төлөө нийгмийн даатгалын шимтгэл тооцсон авахыг зөвшөөрөхгүй иргэд олон бий. Учир нь ганц ачаа ачуулж 100 мянган төгрөгийн орлого олох гэснийхээ төлөө улсад өртөө үлдэхийг хинч хүсэхгүй. Энэ нь эргээд хариуцлага албажуулах гэсэн иргэдэд төвөгтэй далд эдийн засгийг дэмжсэн хуулийн зохицуулалт байж мэдгээр байна.